Өнөөдрийн хичээлийн сэдв маань хүүхдийн эрхийн талаар байгаа. Ер нь бол хүүхд бол өөрсдийнхөө эрхийг мэддэг. Заримдаа бас мэддэггүй бас эрхүүд бас байдаг. Бидний одоо амьдарч байгаа одоо нийгэмд бол хүүхдийн эрх маань олонтаа зөрчигддөг. Бас одоо миний эрх гэдэг маань бас таны эрх гэсэн үг, чиний эрх гэсэн үг тийм ээ. Өөрөөр хэлбэл нэг хүний эрх маань нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэсэн үг. Ер нь бол бид нар хүүхдийн эрх гэдгийг одоо ярихаасаа өмнө хүүхэд гэж хэмбэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүүхэд гэдэг маань 18 наснд хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж хэлнэ. Эрх гэж юу вэ гэвэл эрх. Энэ бол хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг эрх гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл хүн зөвшөөрөгдсөн зүйлийг бол эрх гэж хэлнэ гэсэн үг. Хүүхдийн эрх гэдэг маань нэр авах, амьдрах, эрүүл өсөж торних, сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тусламж авах зэрэг тэдэнд тусгайлан олгосон боломжийг хүүхдийн эрх гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл хүүхэд гэдэг маань эргэцэн чадваргүй. Тэгэхээр чинь хүүхэд болгонд одоо тусгайлан олгосон боломжийг бол хүүхдийн эрх гэж хэлнэ. Хүний эрх гэж юу вэ гэвэл өөрөөр хэлбэл хүүхдийн эрх, хүний эрх хоёр маань хоорондоо тис өөр ялгаатай. Хүүхдийн эрх гэдэг маань тухайн хүүхдэд тусгайлан олгосон боломжийг хүүхдийн эрх гэж хэлнэ. Хүний эрх гэдэг маань хүмүүсийг ямар нэг алагчлал, ялгуурлалгүйгээр адил тэгш хандахыг хэлнэ. Нэгдсэн үндэсний байгууллагаас нүүбээс 1989 онд хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан. Тэгээд нэг жилийн дараа энэхүү конвенцэд Монгол улс 1990 онд нэгдэн орсон. Тус конвенцэд хүүхдийн эрхийг хамгаалах 4 зарчмыг тусгаж өгсөн байдаг. Нэгдүгээр хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах. Энэ юу вэ гэхээр чин альва үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрхийг хамгаалж зөрчихгүй байхыг анхаарах. Хоёрдугаар эрүүл энх байх, хөгжих боломжийг олгох. Энэ юу гэхээр чин хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах болон авьяас чадвараа хөгжүүлэхэд нь бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлэх. Гуравдугаард оролцооны эрхийг хамгаалах. Ямар ч үед бид хүүхдийн үзэл бодлыг сонсож хүндэтгэж байх хэрэгтэй. Дөрөвдүгээрд ялгуурлан гадуурхахгүй байх. Энэ бол хүүхдийн нас хүйс, угсаа гарал, хөгжлийн бэрхшээл, аль улсын иргэн байх гэдгээс үл хамааран адил тэгш хандахыг хэлнэ. Монгол улс 2016 онд хүүхдийн эрхийн тухай хуулийг шинжилэн баталсан. Өөрөөр хэлбэл нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Гэрийн даалгавар маань сурагчгийн 61 хуудасны 4 суурь эрхийг дэвтэр дээрээ бичиж, энэ 4 суурь эрхт бол ямар эрхүүд орох вэ гэдгийг мэдж авнаа. Баярлалаа.